Сайн байцгаана уу? Одмондар сугаас та бүхнийхээ амраг гэрээ мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Заяа Спортчо болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ивент гэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондар радио 107 83.3 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр Манхэттен төслийг бүгэлдэн тэсэлчих шахсан түүх гэдэг сэдвээр бэлгүүн доктор маань бидэнд ярьж өгнө. За Хятад улсын Ланжи хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Тэгээд Манхэттен төслөдөг бол одоо хүн төрөлхтний түүхэнд хамгийн том хэмжээний одоо хамгийн нууц, хамгийн маргаантай шинжлэх ухааны төсөл гэж тооцогдгоо. Тэгээд энэ дээр бас юм тэсэлчих шахсан түүхүүд бас явж ядг юм байна тий. Тэгээ яг түүхийн хувьд арах юм бол Манхэттен төсөл чи хүн төрөлхтний бас хамгийн амбицтай төслүүдийн нэг л дээ. Маш өндөр амбицтай нэг хамгийн хүчтэй бөмбөгийг хийж нацистын Германы дайныг дуусгах гэсэн юм том амбицтай. Тэгээд баг зүгээр ингэж хэлчихвэл баг буруутахгүй байхаа. Түүхэнд хамгийн анхны хамгийн олон одоо шинжлэх ухааны физикч, химч, инженер ийм хүмүүс нэг дор цуглаж ажилласан тохиолдол байж баг магадгүй хамгийн анхны. Тэгээд бас хамгийн анхны хамгийн том Тэгэд нэмэх нь тэр хүмүүс нь давхар цэргийн одоо нэг хүмүүстэй хамтарсан тийм анхны төсөл байж магадгүй. Анхны хамгийн том төсөл байж магадгүй. Тэр ийм зүйл болсон. За бид нар бол үр дүнгийг мэдж байгаа тийм үү. Урнаа бид нар 2 дугаарын өмнөх дугаарууд дээр ерөнхийдөө яг энэ Манхэттен төслийн тухай дурдаал яваад исэн ийм зүйл болно. Гэхдээ өнөөдөр бол яг бас Манхэттен төслийг бүхэлд нь ярихгүй тийм Манхэттен төслийг бүхэлд нь 3-7 хоног өмнөх дугаар дээр ерөнхийдөө бас ярьсан тийм яг юу болж исэн тухай ингээ ярьсан ба. Тэгэхээр ягаад энэ сэдвүүд рүү яваад орцсон бэ гэхээр эхлээд уран ярьж эхэлсэн. Уран ярьж эхэлсэн чи ерөөсөө уран маань өөрөө энэ баян сэдв болчихж байгаа юм тийм маш олон зүйлүүдтэй холбогддог хүн төрөлхтний түүхтэй ч гэсэн ингээд холбогдчихдаг ийм чухал сэдв болж байгаа. За тэр нь тэгсэн чинь хүмүүс юу гэлээ мөнгө авчаад чи ингээд уран яриад байна гэдэг тийм. Тэгээ мөнгө авчдаг бол айгүй сайхан л надаа гэх тэр мөнгө нь хинт хаач байгаа. За тэр ч яг уран ярихаар мөнгө авчдаг. Тийм уран ярихаар л ягаад ч мөнгө авсан болчиход идэх тийм. Ингэж байгаа дараагийн дугаар дээр бол яг энэ цөмийн энерги буюу физикийн энерги, химийн энерги гэдэг тухай яриад ерөнхийдөө яг энэ ураныг тойрсон элдв ховжигуудыг дуусгах нь гэж тийм. Ховж юм ч бас муухай юм да тэгжлээ. Тэгэхээр ийм зүйл. Тэр өнөөдрийн ярих сэдв хинтэй холбоотой гэхээр Ричард Файман гэх физикчтэй холбоотой. Хин цэнгэл бит хоёр нөгөө дэлхийн суднуудыг хийдэг байхад Файманы түүхүүдийг Файманы амьдралын тухай 2 дугаарыг хийсэн байдаг. За тэрэн дээр бас хальтхан ярьсан санагдаж байна энэ түүхийг. Гэхдээ баг зүгээр дурдаал өнгөрсөн байж магадгүй. Яг тэр өөрөө бүтэн дугаар болчхоор түүхэлтэй. Тэгэхээр юу болсон бэ гэхээр юм. За өмнөх дугааруудыг сонссон манай сонсогч нар санаж байгаа бол Роберт Оппенхаймер тэргүүтээ физикч нар. За Энрико Ферми байсан, Тейлор байсан энэ том физикч нар Эйнштейн болон Ханс Беттэй тэгээд нөгөө нэг Силард гэх мэт энэ хүмүүсийн нөлөөгөөр дэлхийд ирэх хамгийн анхны атомын бөмбөг гэж нэрлэдэг. Би бол цөмийн бөмбөг гэмээр байна. Цөмийн бөмбөгийг хийх одоо том прожектыг одоо төсөл ажлыг эхлүүлсэн ба. За үүнийг өнөөдөр бол Манхэттен прожект гэж нэрлэдэг. За энэ прожект бол дотроо 3 хэсгээс бүрдчихсэн тийм үү. За нэг хэсэг нь бол Лос Аламос буюу Нью Мехикод байрлаад тэнцээ тухайн цөмийн бөмбөгийн одоо яг дизайныг гаргах ямар одоо тесрэх жишээ нь тэр бөмбөг маань тесэрч дэлбэр штэ. Тэгэхээр ямар хэмжээний хүч гарах за мөн тэр дизайныг гаргахта одоо нэгсэндээ буу хийж байгаа бол тухайн бууг би хамгийн бага зардлаар хамгийн өндөр хохиролтой байдлаар хийнэ гэсэн үг штэ. Ийм тооцоонуудыг хийж исэн байна. За ингээд эн чинь бол өөрөө маш нарийн тооцоо. Яг тэгэхээр тэр үед дөнгөж цөмийн физик хөгжсөн бид нар цөмийн задрах уруулыг мэддэг болсон. Нэгсэндээ цөмийн сул харилцан үйлчлэлийг мэддэг болсон байна гэсэн үг. Энийг дөнгөж мэддэг болоод дээрэс нь үүнээс өмнө хүн төрөлхтөн ерөөсөө дандаа нүдэнд үзэгдэж гарт баригддаг юмнуудын тооцоо хийдэг байсан байхгүй тий. Дандаа л ийм тооцоонуудыг хийдэг байсан. Анх удаага бид нар нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй гэхдээ үнэхээр болдог процессийн тооцоог хийж байгаа ийм чухал зүйлүүд явагдаж исэн байна. За ингээд явагдаж байхад тэр донд яг тухайн үед бол хинч байсан байхгүй манай Файман тий. Ричард Файман бол тухайн үед докторооч аваагүй байсан. Яг дөнгөж докторийнхаа сүүлийн жилийг
Принстон дээр Джон Виллер гэдэг том физикч байгаа. Маш том физикч Джон Виллер бол тэр том физикчийн доор одоо докторийн ажлаа хамгаалжсэн ийм хүн байна. Тэр ажил нь бол өөрөө квант механикт буюу квант физиктэй холбоотой. Гэхдээ яг цөмийн энэ юутай холбоогүй тийм ажил хийжсэн юм залуухан докторант оюутан байгаа байхгүй. Тэр оюутан байжсэн Оппенхаймер тэдний багийг өөрийнх нь Лос Аламосын төсөл дээр авахыг хүсээд за тэгээд Feynman санал тавьсан. Чи нэгсэнд ажлын санал тавьж гин гэсэн үг шүү дээ. Чи ингээд Лос Аламос дээр Нью Мехико дээр ирээд ажиллаа. Ийм цалин мөнгөөгий тий. Тэгээд чи юу хийх гэж байгаа вэ гэхээр одоо нөгөө физикчүүнээсээ нуухгүй. Тэр үед бол бүх энэ төслийг нууж исэн ерөөсөө юу хийх гээд байгаа, яах гээд байгаагийн тухайн төсөл дээр ажиллаж исэн хитгэн хүмүүс л мэддэг байсан учраас энэ тэнд аваар гарах боломжтой байсан бохоггүй. Тэр аваарын тухай л өнөөдөр ярих гээд байна. За тэгтэл тэр аваар нь яаж Feynmanтай холбогдсон бэ гэхээр Feynman-ыг яаж элсүүлж авсан тухай ярих хэрэгтэй болчихно тий. За ингээд Oppenheimer элсүүлж авсан. Тэгсэн чинь Feynman тэр үед нэг асуудал байгаа. Тэр нь юу гэхээр Feynman чи дөнгөж 26 та 25-26 та л оюутан. Жохон хөхтэй байгаа байхгүй. Тэр нөхөр чинь анхны их нэртэйгээ суудсан, Арлинтаа суудсан. Тэгсэн Арлин нь болохоор одоогоор бол сүрийн өвчин туссан, tuberculosis тий. Сүрийн өвчин тусаад тэгээд нэг бүр идэхгүй хэмжээнд хүндэрсэн байсан. Тэгээ банка эмнэлэгт байдаг. Тэгээ эхнэр дээрээ ингэж 7 хоног болгон очдөг юм байсан. Тэгсэн Oppenheimer яасан гэхээр тэр залуу Feynman-ыг бол энэ айгүй юм хурц ухаантай залуу гэдгийг олж хараад Лос Аламост эмнэлэг байгуулах хэрэгтэй байна. Албербикид гэдэг баха. Албербиквчлөө. Тэнцээ эмнэлэг байгуулад тэнцэн нь Арлиныг зөөгөөд тэгээ Feynman Лос Аламос дээр ажиллах боломжтой болсон байна. За ингээд Feynman ерөөсөө цөмийн бөмбөгийн энэ төсөл рүү шууд гар бие явж орсон. За тэр үед яг Лос Аламосын хаана ажиллаж исэн бэ гэхээр онлайн дивишн буюу онлайн одоо дивишн чинь монголоор юу гэдэг юм бэ? Онлайн баг гэж хэлдэг тий. Онлайн багт ажиллаж исэн байна. За тэр багийг бүхэлд нь удирдах толгойлж явж исэн хүн нь бол тухайн үеийн хамгийн алдартай физикч нарын нэг Ханс Бетте гэж маш том хүн байсан. За Ханс Беттетэй уулзсан чи Ханс Бетте яасан гэхээр шууд Feynman-ы тэр хурц ухаан сэргэлэн зангийг нь олж хараад мань нөхрийг тэр онлайн багийн ахлагчаар тавьсан бохоггүй. Тэгээ групп лидер гэсэн үг те. Группийн ахлагч болгоод тэгээ энэ бол түүхэндээ хамгийн анх удаага Лос Аламосын онлайн физикийн одоо дивишнд хамгийн залуухан ахлагч болсон байгаа юм Feynman ч одоо 25 настай 26 настай хүүхэд байгаа шүү дээ. Би тэр том төсөл дээр тийм тэр том төсөлд энэ чинь Richard Feynman чинь 1918 онд төрсэн. Тэгээд 1918-аас 1943-ыг хасчихаар чинь 43 онд болж исэн үйл явдал. 27. Тэгэхээр 25 та байсан үе юм уу тий 27 та байсан үе 25 баха тий 25 та байсан үе 27 юу за 8-аас 5-ыг хасгаар чи 3 баха тий биш ээ юу лээ одоо толгой 18 онд 45 он гэхээр тий 18 дээр чин 45 биш 43 шүү зөв тий 44 хэрэгцсэн оныг бодоод байсан юм байна зөв тий хэрэгцсэн онод 45 зөв тий тэр үед бол Feynman 27-т байсан бас л залуухан хിവэр байсан байхгүй тийм бэ за ингээд энэ багийн ахлагч болоод яг ерөөсөө л ямар тооцоонууд дээр суусан бэ гэхээр тэр чинь эхлээд дизайн гаргана тий тухайн бөмбөгийн дизайнууд маань ямар байвал хор хохирол өндөр байх уу зардал бага байх уу гэдэг тооцоонуудыг хийн дээрээс нь уран баяжуулах тооцоонуудыг хийж эхэлсэн байна. Нөгөө уран баяжуулна гэдэг чинь ерөөсөө би бууныхаа сумыг бэлтэнэ гэсэн үг шүү дээ, тий. Сумыг би маш одоо хор хөнөөлтөөр гаргаж авах гэдэг шүү дээ. Тэгээ маш хор хөнөөлтөө тэгсэн мөртлөө маш одоо хямд бага зардлуудаар тэр сумаа үйлдвэрлэх гэдэг юм. Тэгэхээр энэ тооцоонууд дээр ажиллаж эхэлсэн байгаа манай Feynman. За ингэж ажиллаж эхлээд ийм тооцоонуудыг хийгээд явж ирсэн. За тэр үедээ бол их янз янзын нөгөө дөрсгүү замтай нөхөр байсан ба. За тэрийг бол Цэнгэл Хитээрийн дугаар дээр ярьсан одоо нөгөө нэг сейф онгойлгож исэн энэ тэр тухай гэхдээ цаг гаруул дахиж дурдна. За ингээд нөгөө манай залуухан нөхөрч ажиллаж эхэлвэ. За тэгсэн нөгөө талд юу болж байгаа вэ гэхээр Лос Аламос дээр Richard Feynman, Hans Bethe, Robert Oppenheimer өөрөө ингээд бүгдийн онлайн багийг удирдаад тэгээ бусад нөгөө нэг хоёр багуудаа алсын зайнаас удирдсан шүү дээ. За нэг нь дизайн хийж чинь, нэг нь уран баяжуулж чинь, нэг нь тэнцээ реактор хийж чинь тий юун дээр Ферми тэргүүтээ эрдэмтэд Чикаго дээр. За ингээ хийж байгаад бүх юм Лос Аламос дээр очиод төвлөрнө. За яг энийг хийж байгаа. Гэтэл
нөгөө талд уран баяжуулж байгаа нөхдүүд буюу одоогийн Oak Ridge, Tennessee-д байгаа нөхдүүд. Одоогийн алдарт энэ Oak Ridge Ridge-ийн лаборатори үүссэн газар тий. Энд байгаа нөхдүүд дээр их инээдтэй юм болсон байна. Тэр нь юу болсон бэ гэхээр Emilio Segre явах. Emilio Segre яг италиар Segre байж магадгүй тий. Emilio гэдэг тухайн үед энэ төсөлтөөр ажиллаж исэн физикч Oak Ridge дээр зочилж очсон юм байна л да. Одоо нэг гэсэндээ монголоор бол хөндлөнгийн шалгалт хийсэн л гэсэн үг байхгүй юу тий. Тэнцээ очоод яг ажил хэр явж гин, ер нь ажил ямар үе шат дээр явж гин, уран баяжуулалтын ажил хэр явж гин, хэр хэмжээний уран баяжуулсан бэ гэдгийг мэдхээр очсон байгаа юм тэнцээ. За ингэж очоод Эмилио юу анзаарсан бэ гэхээр нөгөө Oak Ridge дээр ажиллаж байгаа хүмүүс нэгт юу мэдэхгүй вэ гэхээр тэд нар цөмийн бөмбөгний сум хийж байгаа, цөмийн бөмбөгийн одоо нөгөө сумны дарь хийж байгаа гэдгийг мэдэхгүй байхгүй. Тийм юм хийж байгаа нөхдүүд тэрийг мэдэхгүй. Тэгээд нөгөө баяжуулсан уран байгаа штэ. Баяжуулсан уран хоёр анзаар гарч ирж байгаа. Нэг нь шингийн хэлбэртэй ураны нитрат хэлбэрээр нөгөөх нь хуурай нөгөө нэг алдарч шар нундаг гарч ирж байгаа тий. За ингээд гарч ирлээ. Тэгэнгүүт нь хоёулаа тэр ажилдсан байвал яах вэ гэхээр шууд юм контейнер дотор нөгөөдөлөө хийгээд агуулгах руу оруулаад тавьчихж байгаа байхгүй. Тэгэл нэг контейнер, дээр нэг контейнер, дээр нэг контейнер, наан нэг контейнер гэл ингээл өрөөл тавиалаа. За тэр үед ажиллаж исэн тэр химч болон физикч нар нь химч физикч нар яг байгаа үйл юм шиг байгаа. Инженерүүд хөвчлэн байж исэн. Тэр хүмүүс юу гэж бодсон бэ гэхээр бидний баяжуулж гаргаж авж байгаа уран маань нэг удаадаа тесэрчгээр хэмжээний критикал массын утгатай нэг өмнөх дугаарууд дээр ирсэн те критикал массанд хүрэх юм бол тесрэн наа чи дэлбэрнэ задрах урал явагдана гэд. Тийм хэмжээнд хүрэхгүй нэг удаа гаргаж авах таа шүү дээ. Нэг удаа уран 235 баяжуулаад авахд. Тийм юм чинь дандаа л баг багаар гаргаж авч байгаа юм чинь айх юм байхгүй гэж утсан байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө талд Эмилио юу анзаарсан бэ гэхээр агуулгах руу н орсон чинь баг багаар баяжуулж авсан ураануудыг хооронд нь контейнерт хийгээд өрөөд тавьсан байгаа юм тийм. Тинчээ юу болж ийн вэ гэхээр агуулгахт байхаа ураны хэмжээ ихсээд байгаа байхгүй юу тэр чи тэ. Хэдий өөр контейнер дотор тий хийсэн ч гэсэн нэг дор бүгдийг аваачаад тавьчингууд нөгөө ураанууд чинь хоорондоо нейтрон дамжуулж байгаа шүү дээ. Нөгөө уран 235 чи өөрөөсөө нейтрон гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг юм жижиг контейнерт байгаа ураанаас гарсан нейтрон хажууд нь байгаа контейнерт байгаа ураанаас гарсан нейтрон нөгөө нэг контейнерт байгаа уран доторх нейтроныг очиж мөрөгчж болно шүү дээ. Гэтэл нөгөөх нь задрах юм бол өөрөөсөө дахиад нейтрон гаргана тийм үү. Тэр гарсан нейтрон нь дахиад хажуудаа байгаа контейнерт байгаа урааныг очиж мөргөөд тэнд байгаа ураануудыг задлаад эн чин аюул болоход бэлэн юм болж байгаа байхгүй юу тэнцээ ерөөсөө. Тэгээд нөгөө Эмилио чин юу өстой энэ бол зүгээр одоо цагтаа бөмбөг тесэрхээ хүлээгээд сууж ийн гэж бодсон байхгүй тий. Ерөөсөө л энэ бол юу болох нь үнэн, аюул болох нь үнэн. Гэхдээ хизээ гэдгийг бид нар мэдэхгүй. Тэгэхээр энд ямар нэгэн маш чухал арга хэмжээ авах хэрэгтэйгээд Лос Аламос буцаад Оппенхаймерт хов зөөгөхгүй. За нөгөө Лос юуны Oak Ridge-ийн нөхдүүд чинь баларж байна гэдэг чинь. Яг энэ байдал дээр хэдүүлээ маш хурдан тооцоо хийгээд нэгснэ ямар тооцоо хийхээр нэг доор хадгалах хамгийн их хэмжээтэй уран гэдэг одоо ураны хэмжээг бодож гарах хэрэгтэй байна. Дээрээс нь тэр ураныг хадгалж байгаа контейнер буюу контейнерын маань хэлбэр маш чухал тий. Одоо нэг хоёлаа өмнө ярьсан шүү дээ. Яагаад ураны болон плутоны бөмбөг хэлбэртэй байлаа тий. Тэр нөгөө гадаргуугаас цацарж байгаа нейтроны тоон хамгийн их болно шүү дээ тий. Бөмбөлөг биш хоёлаа зүгээр юм саваа хэлбэртэй болох ч л доо. Тэгэх юм бол гадаргуугаас цацарж байгаа нейтроны тоо бага хүн шүү дээ бөмбөлөгтэй харьцуулахад. Ягаад тэгэхээр бөмбөлөг бол хамгийн бага эзлэхүнд хамгийн их гадаргууг өгдөг дүрс байхгүй юу. Хэм болохоор их гоё дүрс байгаа тий. Ийм зүйл чухал учраас хэлбэр хэмжээг нь бодох хэрэгтэй байна. Нэг дор хэр хэмжээний уран хадгалах хэрэгтэйг нь бодох хэрэгтэй байна. Дээрээс нь тэр хавьд ямар нэгэн усны сорс байвал тэр усыг зайлуулах ямар нэгэн арга бодох хэрэгтэй гэж байна. Ус яадаг вүлээ нөгөө нэг нейтроныг удаачруулцдаг шүү дээ тий. Ус нейтрон дотор усан дотор явах та. Тэнгүүд хэрвээ тэнцээ тэр контейнер хооронд ямар нэгэн байдлаар ус байх юм бол тэр чинь юусэн яг бөмбөг болохгүй аюултай байдал руу орох гэдэг юм тэнцээ. За ингээд энэ тооцоонуудыг маш яралтай хийж эхэлсэн. За Оппенхаймер бол шууд 2 баг гинчээ гаргасан байна. За эхний баг нь хэн бэ гэхээр Кристи гэдэг физикчээр удирдуулсан
баг. За тэр нөхдүүд юун дээр ажиллаж эхэлсэн бэ гэхээр нөгөө ураны солиушн байгаа шүү дээ. Ураны нитритүүд те усан дотор ингээд гаргаад авцсан. Тэдрийг нэг бага хэмжээнд одоо хэрэг хэмжээндээ хадгалах юм бол яг эдгэрийг ямар хэмжээтэй хадгалах вэ гэдгийг тооцох хэрэгтэй гэсэн. Нөгөөх нь Ханс Петер руу очиод Feynman даалгавар өгөөд хуурайгаар гаргаад авсан ураанууд байгаа шүү дээ те шар нутгаар гаргаад авсан. Наадахныхын тооцоог хийгээд маш яралтай хий. Ерөөсө баргалтай өнөө маргаашгүй наадахаа маш хурдан хий. Тэхгүй бол эн чин баларлаа те болохоо байлаа гэсэн ийм даалгавруудыг өгсөн байна. За хоёулаа эхний хамтран ажиллагчаа танилцуулаад цаашаа үргэлжлүүлье те. За тэгээ нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ивент тэтгэж ажиллаж байна. Тэгэхээр одоо бид нар чинь нөгөө өвчин ханиад томоо тусгаасаа өмнө одоо урьдчилан сэргийлэх гэдэг зүйл бол одоо санхүүгийн хувьд ч одоо биеийн хувьд ч гэсэн те илүү хамаагүй юм, илүү давуу ухаалаг арга байдаг. Тэгэхээр амин дэмээр баялаг өвөл өрөөндор хүүхэд багчуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд ашигтай бактери, за эрдэс бодисыг нэг зүр агуулсан нийлмэл найрлагатай бүх төрлийн Bikutan хүүхдийн витаминыг санал болгож байгаа юм байна. За тэгээ эднийд ер нь бол хүүхдийн витамин гэлтгөө одоо 11 мянган одоо нэр төрлийн гоо сахны болон эрүүл мэндийн төхөөрөмжүүд витамин гэдэг маш олон сонголтууд байдаг. Та бүхэн бас фэйсбүүкээр н ороод хараарай. Тэгээ ханиад томооноос бол бидэнд одоо нэгэнт одоо зугтаж чадахгүй те. Тэгэхээр яаж одоос хөнгөн тусаад өнгөрөх вэ гэдэг одоо энэ аргыг л бид нэр ер нь бодох болчоод байгаамаа. Тэгээд Bikutan Multi Immune витамин нь одоо найрлагандаа 5 тэрбум ашигтай бактери агуулсан эрдэс бодисууд Б витамины комплекс агуулдаг учраас одоо хүүхдийн алдагдсан эрцгийг нөхөж дархлааг дэмжих, за ходоод гидсний хэвийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ гэж. Тэгээ ходоод гидсээс хэвийн үйл ажиллагаа нь явагдаж гэнэ гэдэг чинь одоо бас нэг 2 дахь тарих гэж нэрлэдэг идэг маш чухал бас эргэтэн тэнцэх одоо ашигтай бактерийн тэнцвэр гэдэг бол хүн бас эрүүл байхын гол үндэс байдаг. Тэгээ эрүүл чирэг өсгөхийн тулд хүчтэй дархлааг бий болгох чухал. За мультивитамин нь эрдэс бодис, за пробиотикаар баялаг болохоор одоо хүүхдийн ядралтыг багасгана, одоо бодисын солилцоог дэмжинэ гэ бид нар ч нөгөө эд эсүүдээс бүтсэн учраас энэ бүхэн эрүүл тэнцвэртэй байх нь чухлаа. Тэгээ ходоод гизний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх энэ бүтээгдэхүүнийг та бүхэн бас хүүхдэд авч өгөөрэй. Тэгээ жүржийн амттай сахарын агуулмжгүй одоо тий амттайх ийм зүйлээр бас ингээд дархлаагаа дэмжих арга байна. Тэгээ Mons Аз Farm болон бусад эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Мөн Point.cg-ийн сайтаар шууд байгаа газараа хөргүүлээд авах боломжтой. Facebook нь Alkaloid Mongolia гэд та бүхэн латинаар бичээд бас дагаад аваарай. Тэгээд маш олон одоо үйлчлүүлэгчтэй дорн энэ витамин яач тэр ашигтай бактери яач гэсэн комментүүд их байдаг. Тэгээд холбогдох усны дугаар нь 99 34 97 17 за 80 Тэг3 51 91 гэсэн утсуудаар холбогдох боломжтой. Тэгээд өнтөө сайхан энэ өвлийг давцгаая. Тэгээд эрүүл мэнд гэдэг бол эрхэм баян гэдэг. Тэгээд нэвтрүүлгийг ивент тэтгэж байгаа Lenus Med-ийнхаа хамт олонд их баярлалаа. Баярлалаа гэдэг чинь манай хүүхд рүү бас витамин явуулсан байсан тий. Тэгээ манай нөхөр нэлээд луугаал дуртаалах шүү. Ямар ч байсан нөгөө нэг одоо нөгөө өнөөдрийн сэдв чи яасан мен дээр энэ Лос Аламос төр болох гэж байгаа тэр аюулаас хэрхэн урьдчилан сэргийлцсэний ачаар махин төсөл тэнцээд хэрэгжсэн байгаа байхгүй тий. Тэр шиг бид нөгөө өвчин тусчаад тэрийг дараа нь идгэн гэжснаас анханасаа тусахгүй бай гэж урьдчилан сэргийлэл ашигтай байхгүй тий. Ядаж янз янзын витамин болон эрдэс бодисуудаар өөрсдөө дэмжиж явахд хэрэгтэй. Тэгэхээр Alkaline хамт олондоо баярлалаа. За одоо нөгөө тооцооны ажил руу орж байгаа. Яасан гэхээр Кристи болон Feynman хоёр ингээд энэ тооцоонуудыг хийвээ. За ингээд хийгээд дуусаад энэ нөхдүүд нөгөө нэг тооцооны үр дүнгүүдээ гаргаад авчлаа шүү дээ. Нэгсэндээ шийдлүүд нь нэг газар уран хадгалахдаа ийм хэмжээтэй хадгална, хоорондоо ийм зайтай байна. Хоорондын дунд нь нөгөө нэг нейтрон дамжуулахгүй тул кадмигаар тий кадми агуулсан ийм одоо давхрах ч юм уу, хан ч юм уу контейнер тавиул зүгээр одоо ингэ сөөлчлөн гэсэн үг байхгүй. Ураны контейнер, кадмийн контейнер, ураны контейнер гэдэг ч юм уу. Тэгээ кадми нь өөрөө нейтроныг өөртөө бүрэн шингээгээд авчдаг. Нэгсэндээ кадми бол нейтроны спонж гэхгүй тий. Спонж чи өөрөө ингээд усыг маш амар шингээж авдаг штэ. Тэр шиг кадми бол нейтроныг яг тэр шиг ингээд шингээгээд авчдаг. Нейтроны спонж байна. Ийм зүйлүүдийг ингэж тавих юм бол одоо ингээд энэ гарцаагүй болж магадгүй аюулаас сэргийлэх юм байна гэнэ. За ингээд тооцоо дууссан. Feynman ч нөгөө жоох хүүхэд байгаа штэ тэнцээ тий 26 7-тай. Одоо нөгөө жоох хүүхэд гэхээр бас эцсэм даа яг бусдаагаа бодох юм бол залуухан залуу байгаа тий. Айгүй залуухан залуу. Тэгэнгүүт Feynman-ыг бол угаасаа шууд Лос Аламос руу явуулахгүй гэж шийдсэн юм шүү.
Гэтэл яг явах өдрийнхөөс нэг өдрийн өмнө нөгөө Кристи гэдэг физикч нь пневмониа тусаад за пневмониаг монголоор би юу гэдгийг ёстой мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн нөгөө миний тусч байсан өвчнүүдийн нэг яадгүй гэхээр хүний уушиг усчаад тэгээ ингээд нөгөө нэг уушиг болон хавир хоёрын хооронд байгаа шингэн байгаа штэ тэ. Тинчээ гаднаас ямар нэг юм ордог эсвэл одоо нөгөө нэг хүний суур өвчнүүдээс болтой юм шиг. За ихэнх суурууд нь бол дандаа нөгөө идэвхтэй болон идэвхгүй төрлийн сүрье төрлийн суур өвчнүүд байдаг те. Тэр чинь нөгөө бактериэл явж гин гэсэн үг шүү. Тэгэнгүүт тэнцээ бактериэсээ болоод уушиг усчаад тэгээ уушиг ингээд шахаад жижиг юм атарсан юм болгоо ичдэг. Тийм төрлийн өвчнүүд. За тэгэхээр пневмониагаар манай Карл Саган бас өнгөрсөн баха. Ер нь бол баг дээр нь яаж яахгүй бол аюултай өвчин юм шиг шууд хүнийг цааш нь харуулж мэддэг аюултай өвчин. Тэгээд нөгөө саяхан чинь нөгөө юуны бидний нөгөө жоохон багт гардаг байсан солирын бороо байлуу. Тэрний гол дүрийн эмэгтэй чинь бас пневмониагаар өнгөрцөн баг шүү. Уушиг нь усчаад. Тэгэхээр нөгөө Кристи гэдэг тэр физикч маань Роберт Кристи пневмониа тусаад хөрхий. Тэгээ бүр ингээ явах боломжгүй болоод тэгэхээр одоо ч гэсэн пневмониагаар ингээ хүмүүс үхээд ийн гэдэг чинь 80 жилийн өмнө бол бүр л байдал бас хүндэл байсан байж тараа штэ тий. Ямар санд Файманы эхнэрийг сүрий туссны бүр хүндэрсэн хонь нь олж мэдээ тэгээд алдчих уу тий. Тэгэхээр ингээ пневмониа тусаад явах боломжгүй болсон. За тэгээ Файман оронд нь явж байгаа. Тэгсэн Файман ингээ төсөөл зөө хоёлаа ингээ төсөөлээ. 25 та жоохон хүүхэд гэхээр залуухан залуу тий нэг хөөрхөн залуу тэгээ ингээд үүргэвч өрцөн нөгөө үүргэмчид нь тухайн үеийн Америкийн хамгийн чухал тооцоонууд явж байгаа тий цөмийн бүмгийг ингэж яа хамгийн аюултай хамгийн түүхэнд хамгийн чухал тооцоонууд өөрийнх нь үүргэвчинд нь А4-ийн цаасан дээр бичсэн ингээд явж байгаа. За тэгээ ингээд онгоцонд ороо суусан чи шууд нэгдүгээр зэрэглэл сууж байгаа юм тий бизнес англиад суудсан. Тэгсэн тэнцээ ингээд шилж болохгүй шүү дээ. Энэ бол юм цэргийн том хүн гэж хинт шилж болохгүй тий цэргийн тушаалаар явж байгаа. Тэгээ ингээд Файман онгоцонд ороо суусан чинь нөгөө нэг тэр бизнес англиар нь бол дандаа л улс төрийн ч юм уу том энэ корпорациудын юм том хүмүүс явдаг. Тэгээ хинхэн юм настаа ч юм уу тий нас тогтцсон хүмүүс явж идэг. Тэгээ ингээд бүгд Файман руу сонио хараад ирсэн гэж яахгүй энэ юу мангар бацсан бидэртээ цуг тий бизнес англиар нэсэд энэ ямар учиртай ямар сонио ингээд өөрөө яг нөгөө нэг дурсамж яриан дээрээ бүр ингээд хүмүүс өөрлөө айгүй сонио хараад ирсэн гэх. Айгүй юм сэжигтэйгээр харж ирсэн гэдэг. Тэгээ ийм нөхөр Лос Аламос руу явж утсан. За Лос Аламос дээр очисон чинь байдал яг үнэндээ тэдний бодож ирснээс бүр дортцсон байсан. Тэр нь яагаад вэ гэхээр нөгөө агуулгачийн ийм өрөөнүүдтэй байгаа штэ тий. Тэгэхээр ингээд нэг агуулгыг дүүргчлээ гэж бодъё л та. За тэр нь зүгээр жижигхэн өрөөнүүд байгаа байхгүй. Одоо нэг айлын унтлахны өрөө шиг тий. Тэгэнгүүт тэр чинь яг нэг агуулгад би хичнээн юм ураануудаа өрсөн ч тэгээ хоорондоо тодорхой зайтай байсан учраас критик масс руу хүрэхгүй лээсэн юм шиг байгаа. Гэтэл нөгөө агуулгууд чинь хоорондоо ханаар холбогдсон шүү дээ. Нэг өрөө хоорондоо ханаар холбогддог. Нөгөө хажуутлын өрөөнд нь дахиад бага уран явж байгаа байхгүй тийм чи. Тэгээ ерөөсөө байдал бүр эвгүй болцсон. Нэгсэндээ нэг том өрөөнд өрөө тавьсан ураанууд биш. Айгүй олон өрөөнд өрөө тавьсан ураанууд болж хувирж байгаа байхгүй тэнцээ. За дээрэс нь нөгөө хан хоорондын зайд тэнцээ ямар нэгэн байдлаар ус дамжуулдаг хоолоо ч юм уу те ийм юмнууд байвал тэгээ байдал будаа ерөөсөө байдал айгүй эвгүй юм байдалтай өгтөж авсан маа. Нэгсэндээ энд юу болж ийм хэр зүгээр л баахан дариг хоёулаа нэг газар аваачиж явуулаад өрөөний нэг буланд овоолол энэ гэсэн үг те овоолол энэ гэсэн. Тэгсэн мөртлөө өрөөний нөгөө буланд нь тэнцээ гагнуур хийж ийн гэсэн үг байхгүй те. Тэгэл тэр гагнуураас нэг юм үсрээл дарилуу ороход тэнцээ шууд шатаад алга болно шүү дээ. Дэлбэр нь. За тэгэхээр энд яг физикийн үед зөвхөн нэг зүйлийг яг тайлбарлаж хэлэхэд бодит байдал дээр энэ хүмүүс олж мдээгүй бол те яг энэ тэр одоо хин маань Тейлер анх тэр юу Тейлер биш Эмили маань анх очиж үзэхдээ бодит байдал дээр тэрийг очиж үзээгүй бол бодит байдал дээр яах вэ гэхээр маш олон ураанууд нэг газар цугларсаар байгаад хоорондоо нейтрон дамжуулаад цөмийн хуваагдах урвал болно. Гэхдээ тэр хуваагдах урвалын хурд маань яг цөмийн бөмбөг шиг тесрэх хэмжээнд биш. Нэг гэсэндээ нягт нь бага байна гэсэн. Нөгөө бөмбөг чинь маш жижигхэн одоо маш жижигхэн төвшөлтэй нэг миний юм гарт багтахаар те нэг 15 см радиустай гэж бодъё. Тийм юмд маш их массыг нягтршуулж байгаа шүү дээ те. Тэгэхээр одоо нөгөө нэг ураанаас гарсан нейтрон замдаа өөр олон урааны атомууд цөмүүдийг мөрөх магадлал нь бүр өндөр болно шүү дээ. Нягт ихсэж байгаа учраас. А нөгөө өрөөнд дотор байгаа ураанууд маань тэр нягт нь бага.
Гэхдээ критик масс гэдэг юм байгаа. Тэгэхээр энд юу болох вэ гэхээр цөмийн хуваагдах хурал болох нь бол үнэн. Нөгөө уранууд ч хуваагдах нь үнэн. Гэхдээ хуваагдах хурд нь тесрэх хэмжээнд хурдан биш гэсэн. Нягт нь бага учраас тийм биш байна гэсэн үг. За нэмээд энд юу болох вэ гэхээр энэ нь одоо тэгвэл тесрэхгүй аюулгүй юм байна гэж хүмүүс бодож магадгүй тий. Наа чи тэгвэл гайгүй л байсан юм шүү. Үгүй энд жинхэнэ нөгөө нэг чимээгүй хор хохирол учруулж эхлэхгүй байхгүй. Хэрвээ эхлээд энэ оруулууд явагдаад эхэлсэн бол эхний тодорхой хугацаанд тэнд байгаа хүмүүс ерөөсөө тэнд цөмийн хуваагдах хурал явагдаад байгааг ажиллах боломжгүй. Нүдэнд харагдахгүй шүү дээ. Гэхдээ энэ хүмүүс чимээгүй цэцэргийн хордлогонд орж эхлэх байхгүй. Бүгд ерөөсөө цэцэргийн хордлогонд орж эхлээл магадгүй 7 хоногийн дараагаас тэнд тэг ханаад төс төвчин ихсэл за яг хөө тэр нь ханаад гэсэн үг биш шүү манайхан. Зүгээр л хүний бие нь цэцэргийн хордлогоос болоод муудаж байгаа учраас ойролцоо тэг симптомуудыг гаргаж эхлэн бөөлчин дотор мохоор хоолны хордлогонд орсон юм шиг болно. Юу нь мэддэхгүй юмнууд эхлээл маш олон хүний амин төрөх аюултай байдал байсан байгаа байхгүй. За тэгээд жоохон удах юм бол нөгөө нэг уралд орсон тэр хэсэг чинь хайлт чинь ерөөс бүхэлдээ хайлаад маш их хэмжээний дулаан ялгаруулад тэр хавийг бүхэлд нь Чернобыль шиг байдалд оруулаад хийчих боломжтой байхгүй. Нөгөө ураны тэр өрөө чинь хайлт чинь гэсэн. Чернобыль тэр чинь реактор нь хайлтчихж байгаа шүү дээ. Хайлаад тэр хаваа будаа олгоо хийчихэж байгаа шүү дээ. Ерөөсөө цацрагийн хордлого гарч ирээд. Ийм юм болох юм аюултай байдал үүсэх байсан. За Feynman утсан чи ерөөсөө ийм байдал үүсэх нь бүр тодорхой болсон. Маш хурдан арга хэмжээ авахгүй л ерөөсөө энд тэр Oak Ridge Tennessee-гийн лаборатори ерөөсөө осолд ороод дуусгүй байна. За гэтэл Oak Ridge-ийн лаборатори маань энэ осолд орох юм бол цаанаа юу болох вэ гэхээр эн чи яг тэр ураныг баяжуулж авч байгаа буюу миний бууны сумыг хийж байгаа нөхдүүд шүү дээ. Тэгэхээр миний буунд сум байхгүй бол би буугаараа буудаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр надад буу байхгүй болчихно. Буу байхгүй бол Хирошима Нагасаки дээр би бөмбөг хийж чадахгүй шүү дээ. Энэ цаашаа үргэлжлэх гинжи уруулуудыг зогсоочж байгаа байхгүй Oak Ridge дээр зогсоох юм аюултай болж байгаа. Нэгсэндээ цөмийн энэ Manhattan project-ийг жинхэнэ утгаар нь тесэлчихэж байгаа байхгүй тий. Цаашаа бий болох боломжгүй болгоо хийчихэж байгаа. Тэгэхээр ийм аюул үүсэх байсан. За тэгээ манай Feynman маань очоод бүр байдлыг үүдэн гутны яасан гэхээр маш яралтай яг тухайн нөхцөл байдал ийм байгааг анзаарангуудаа нөгөө өмнө хийцэн байгаа тооцоогоо одоо өөрчлөх шаардлагатай болчихлоо шүү дээ. Өөрчлөх хэрэгтэй болсон. Тэгээд шууд цаас гаргаж ирээл бодсон байна гэж. За одоо нөхцөл байдал ийм байна. Тэ өрөөний юунууд ийм байна. Ингээ бүх тэр тооцоонуудыг хийгээд гэлс тооцоогоо шинчлээд шин юунууд гаргаж ирээд дөрмө одоо дизайнууд гаргаж ирнэ гэсэн үг шүү дээ. Шин одоо аюулгүй байдлын хөдөлмөрийн аюулгүй байдлын дөрмүүд гаргаж ирнэ гэсэн үг шүү дээ. За тэгээд нөгөө дараагтаа тэнд ажиллаж байгаа цэргийн том генералд хэлсэн чинь нөгөө генерал нь тэгдэг байхгүй Feynman. За энд ерөөсөө дандаа л цэргийн хүмүүс байгаа. Тэр хүмүүс л энэ наашаа энэ зөөж яах юмнуудыг хийж байгаа. Бити физикээр, бити химиэр нэгт юу вэ гэхээр бид нар ойлгохгүй наацгаач. Хоёрт энэ том нууцыг ингэж хүн болгонд яриад гадагшаа алдах магадлалыг би ихсгэмээргүй байна гэсэн юм. Тэгсэн Feynman уурлаад ингэж хэлсэн байгаа байхгүй. Тухайн хүн хийж байгаа зүйлээ ямар шалтгааны улмаас хийж байгаа мэдэхгүй бол тэр дүрм нэг өдөр зөрчигдөх нь угаасаа л зайлшгүй гэдэг. За тэр бол яг бүр ингэж нийгэмд ажиглагддаг юм шүү дээ. Бид нар тухайн зүйлийг хийж байхдаа цаанаа ямар шалтгаантай вэ гэдгийг мэддэггүй учраас бид нар заримдаа ингээ хайчихад явах уу гэдэг нэг юм байдлаар хандаж эхэлдэг тий. За нэг хүн тэгээ одоо 100 мянган хүн нэг хүн тэгэхэд л тэр чин цаашаа гинжуур бол үсгэн штэ. Тэгэл одоо нөгөө гудам тоогоо хайдаг ч юм уу эсвэл ямар нэгэн юм монголчууд бол ялангуяа заавал баримтлах дүрмүүдийг иймэрхүү байдлаар зөрчөөд идэг тий. Яг л тэр цаад шалтгааныг бид нэр хийхдээ тоодгүй гэтэл тэрийг заавал уул нь бол тоож уншиж судлаад ойлгочих юм бол хүн тэрийг яахгүй шүү дээ, хийхгүй шүү дээ. Ийм мангар болохгүй. Түн одоо энэний зүгээр хамгийн энгийн жишээ бол хуулийн дээр харагддаг байхгүй тий. Ялангуяа Монголд гэдэг. Одоо нэг ихэнх нь хуулийн мэдлэг одоо бүр одоо ерөнхий хуулийн мэдлэг нь бага учраас хүмүүс хуулийг зөрчиж идэг те. Тэгээ нэг юм зарим газруудад систем ерөөсөө хуйлгүй юм шиг болцсон те. Нэг шантаажлагдаг ч юм уу нэг юм сонин нөгөө нэг яг жинхэнэ 1920-ад оны үеийн мафийн ертөнц шиг те. Тийм мангар байдал тэр чинь зүгээр л бид нар хууль мэдэхгүй байгаа учраас тэр хуулийг би яагаад хэрэгжүүлэх юм гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ. Хүнд яваанда тийм үү. Хөдөлмөрийн аюулгын байдлын сургалтын дээр ч гэсэн бид нар тэрийг маш сайн ингэж байгаа учраас ингэдэг шүү гэж зааж өгж байгаа учраас
хүмүүс хийдгүү. Гэтэл ямар хүн тэнцээ дүрм зөрчдөг вэ гэхээр тэрийг анхааргүй хүн зөрчдөг байхгүй. Тэрийг ойлгоогүй хүн л тэрийг зөрчдөг байхгүй. Тийм л юм байж. Тэр Feynman өөрөө энд нь дургуун хандсан. Үгүй наад хүмүүс чи яагаад би энийг ингэж хийж байгаа гэдгийг мэдэхгүй бол нэг өдөр угаасаа алдаа гарах нь тодорхой. Тэр алдаа чинь давтагцаараагаад дахиад энэ нөхцөл байдал үүснэ. Тэгсэн чинь нөгөө генерал нэг 5-10 минут ихтэй бодож жагаад окей гэсэн байна. За тэгээд Feynman юу гэсэн бэ гэхээр тэнд сууж байгаа цэргийн, инженерийн, барилгын гэх мэт юм хүмүүс байгаа тий. Тэр хүмүүс нейтроны физикийн хичээл зааж өгсөн байгаа байхгүй. Ийм юмнаас болоод ингэнэ тэгнэ. За ингээд шин дүрмүүдийг бий болгосон. За ингээд ерөөсөө шинээр Лос Аламосыг шин зохион байгуулалтанд оруулаад шинээр одоо нэг ураанаа хадгалах дүрмүүдтэй болсны ачаар Лос Аламосыг хайлуулад хайчих аюулаас Ричард Feynman аварсан байна. За яагаад энийг бас Feynman-ы гавья гэж хэлэх вэ гэхээр энд бас нөгөө нэг тухайн хүний тухайн моментод тааруулж одоо ийм уян хатан чанар гэдэг штэ тий. Тэр нэг мундаг байхгүй. Хэрвээ Feynman нөхцөл байдал дээр очиод гялс ажиглаад тэр тооцоонуудыг гялс тэр нөхцөл байдал тааруулж өөрчлөөгүй байсан бол бид нар мэдэхгүй юм уу тий. Осол хязгаар гарах байсан. Тэнд ийм уян хатан чадвар айгуу чухал байна. Дээрээс нь өөрөө энд бид нар ямар нэг зүйлийг сурж авах хэрэгтэй гэхээр аливаа одоо технологийн ч юм уу шинжлэх ухааны ч юм уу юм мэдээлгүүд байгаа тий. Хуулийн ч үсэн хамаагүй ямар нэгэн дүрмүүд байгаа амьдрал дээр тэр дүрмүүд хаанаас яаж бий болсон бэ гэдгийг бид нар мэдэхгүй бол хэзээ нэг өдөр тэр дүрм зөрчигддөг л байгаа байхгүй. Тэрийг бид нар заавал сонирхож явах хэрэгтэй байна тий. Тэрний ачаар ерөнхийдөө ямар нэгэн гамшиг одоо аюулгүй байдлын стандарт ч юм уу иймэрхүү зүйлүүд зөрчигдүүл байгаа байхгүй. За бүр наацх нь юуг бид нар ойлгочих хэрэгтэй. Юу гэхээр одоо өвөл олцсон зам дээр машин халтарна те. Машин яагаад халтардыг машин яагаад одоо нөгөө нэг хамгийн амархан дүрэн бол баруун гарын дүрэн байгаа шүү дээ зам дээр. Тэр бол зүгээр л нэг хідэн нөхдүүд харж байгаад баруун тал нь төрүүлж яв гэдэг юм байхгүй шүү дээ. Тэр чинь бүр нарийн математик физикийн логик явж байгаа тийм чи ингэж явсны ачаар тэр чи хоорондоо мөргөлдөхгүй юм гулгаад орохгүй гэдэг юм одоо тэрийг зүгээр бид нар анзаарчих хэрэгтэй байхгүй тийм зүгээр л айгүй амархан физикийн хуйлууд байгаа байхгүй тэр чи уул нь бол тэрийг бид нар сурчхад нэг нөхөр шар гэрлэр хурдаа одоо нэмж орж ирдгүү ч юм уу тийм болох байх. Одоо наадзах нь шар гэрлэр хурдаа нэмж орж ирж байгаа нөхдүүд бол яг түрүүний Лос Аламосын нөхдүүдтэй адилхан дүрм зөрчих гээд байгаа байхгүй тийм тэр яаж байгаа вэ гэхээр тэнд хүн зүгээр юу анзаарчих хэвээр вэ гэхээр ямар ч машин 80 км/цагаас дээш хурдтай байгаа үед ерөөсөө таны амьд үлдэх магадлал саяд 1 заяа ерөөсөө саяд 1 гэдэг чинь та угаасаа тэнцээ зүгээр л цогцос машин жолоодоо явж гин гэсэн үг тэнцээ. Тийм байж болохгүй хуулиараа. Яагаад тэгэхээр 80 км/цаг 2 тонн масстай машины энерги гэдэг бол ерөөсөө намайг зүгээр зогсож миний дээрээс битүү цементээр дүүрэгцэн том контейнер байгаа шүү дээ. Тэрийг зүгээр ингээ хайчиж гин гэсэн үг байхгүй. Тэрнтэй адилхан энерги юм. Тийм юм одоо юмнуудыг бид нар хийхгүй байх хэрэгтэй. Тэгжиж одоо наазахын юм юунуудаас өөрсдөө хамгаалж чадна тий. Аюулгүй байдлаа зөрчсөн ээ. Тэгэхээр Лос Аламосын нэг чухал түүх нь юу зааж байгаа хэрэг. Ерөөсөө энэ аюулгүй байдлыг бид нар маш сайн хамгаалж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол бадрах юм байна гэдгийг зааж өгсөн. За тэрийг урьдчилсан хамгаалж чадсны ачаар тий. Урьдчилж хамгаалж чадсны ачаар тэнд ажиллаж исэн 100 хүмүүсийг цацрагийн хордлогонд ороод тэр одоо жишээ нэг хүн чинь цаана дахиад 4 хүн тэ цуг амьдарч ий гэж бодъё л доо гэр бүлийн тий. Гэтэл би цацрагийн хордлогонд удаан орох юм бол би өөрөө цацрагийн хордлогыг дамжуулдаг хүн болох байхгүй тэр чинь миний би буцаагаад өөрөөсөө цацраг гаргаж эхлэн штэ нөгөө шингэцсэн цацрага. Тэгээ гэртээ хардаг гэр бүлийнхаа хүнд өгнө тэр хүмүүс нь цаашаа ажлынхаа хүмүүст өгнө гэх. Энд чинь яг л дахиад юм гинжи уурал явагдана. Тэрнээс бас хамгаалж чадсан ийм чухал юм болсон байна. За энийг хамгаалаагүй за хүний буруутай үйлдэлээс болоод аюулгүй байдлыг зөрчсөн энэ тохиолдолд хүн төрөлхтний түүхэн байгаа шүү дээ тий. Алдарч Чернобылийн осол ерөөсөө цэвэр хүн тэнцээ аюулгүй байдлын дүрмийг зөрчсөний улмаас болж Чернобыль тэнцээ баггүй болж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр бол бүр ингээд маш хэцүү нөхцөл байдалтай тий хүн амьдардаггүй за амьтан амьдардаггүй хаа тий гэтэл ихэнх амьтад нь бас л баггүй болцсон тий тийм юм нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр эцсийн эцэд хүн гэдэг амьтан өөрөө тэр аюулгүй байдлыг
хангах боломжтой, сэргийлэх боломжтой. Хүн чинь нөгөө нэг ослоо ярилцаад ойлголцсон гэдэг шүү дээ. Сэтгэдэг амтай учраас. Нөгөө талд нь тэрийгэ зөрчих юм бол хүн тэнцээ Чернобыль шиг аюул үүсгэждэг байгаа байхгүй. Тэгэхээр Чернобыль бол өөрөө энэ Лос Аламос төсөл дээр Oak Ridge дээр юу болж болох байсан бэ гэдгийг арай экстрим хувилбар нь л байхгүй тий. Реактор дээр болцсон хувилбар нь л явж байгаа. Тэгэхээр бид нэр энийг бас анзаарч авах хэрэгтэй юм шиг. За тэгэхээр хоёул хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд нэвтрүүлгийнхын төгсгөлд Feynman-ы яг энэ төслүүд дээр ажиллаад төгсгөлд нь юу болсон тухай ярилцъя тий. За бэлгүү маань одоо хэрвээ ингээд тэ одоо тэрийг хамгаалсан төслийг амжилттай явуулах талаас нь ингээ ярьж хахад би болохоор бас яг нөгөө талаас нь нөгөө Хирошима Нагасакид энэ бөмбөг хаягдахгүй байсан юм байна та. Тэгээ тэр аюултай үйл гонигт үйл явдал Little Boy Feynman хийчихгүй байсан юм байна та. Ядаж өөр хотч байсан юм мэдэхгүй өөрчлөлтгөл агалтаа гэж одоо бас эсрэг талаас нь бодогдсон да. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай Авто мөндрийн хөтлөгч Бацаагийн маань Заяа Sport Shop гэдэг байгаа. Тэгээд спорт явцыг Америкаас оруулж ирдэг энэ газар байгаа. Тэгээ бидний сайн мэдэх одоо байнгын хэрэгэлдэг те Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, North Face гээд одоо маш удаан хугацаанд өмсөгддөг чанартай одоо бид тухтай гэдэг юм уу. За спортыг бол одоо хамгийн сайн мэдж байгаа тайлбарладаг хүн буюу одоо Заяа маань өөрөө одоо яг энэ бараа бүтээгдэхүүнүүдэд оруулж ирдэг учраас одоо хүний биед хамгийн эвтэйхэн энэ спортод тэрэн зүгээр гээд өөрөө тайлбарлаад за чи фитнестэй бол энэ гутлыг өмсчгөөч гэдэг юм уу те. За мөн одоо өдөр тутмын гутал хувцас хэрэглүүдийг хамгийн хэм дүнээр ингэж санал болгож ядгаа. Тэгээд нэрэл одоо яг л нөгөө сайт дээр нь байгаа одоо зарагдж байгаа хүнээс арай хэмд байдаг ч юм уу те. Тэр нь бас их учир цанцантай одоо Америкт одоо нэг найз нь байж идэг ч юм уу. За эсвэл өөрөө одоо нөгөө хэмдрэлээр авдаг. Өөрөө ингэж маш гоё торгон зохицуулж оруулж ирдэг юм байлээ. Тэгээ баталгаатай оригинал хувцас гэдэг бол тэгээд нөгөө байгаль дэлхийгээ хайрлах гэдэг үүднээсээ ч тэр өөрөө одоо тий зохимжтой аятайхаа хувцлах гэдэг үүднээсээ ч тэр ер нь бол маш олон давуу талуудтай байдгийг бол надаар хэлүүлтгөө сайн мэдэх бах. За эднийх байрлалаа сольсон байгаа нисдэг машины замын эсрэг талд Маргад төв гээд. За тэнд Заяа Sport Shop хаяг нь байгаа. Та бүхэн бас эднийх нөгөө Facebook-ээр маш идэвхтэй ажилладаг учраас ороод харах юм бол бараа бүтээгдэхүүн ерөнхийдөө харчиж болно. Заяа Sport Shop гэж латинаар хвчээд та бүхэн дагаад аваасай гэж хүсэж байна. За холбогдох хугацааны дугаар нь 88 тэгтэг 91 92 гэсэн байна. За би бол сүүлд эднийхээс эмгтээчүүдийн коллаген одоо тий арсаа гоё ойлгох эмгтээчүүдийн бас хэрэгтэй коллагеныг авсан байгаа. Тэгээд бас үнэхээр үр дүнтэй сүүлийн үед одоо гэлцаад л байна да гэдэг шиг тий. За ийм байгаа. Тэгээд та бүхэн одоо витамин болон одоо бусад хэрэгслүүдийг ч их авах боломжтой шүү. За нэвтрүүлгийг ивент гэж хамтарч ажиллаж байгаа. Заяа Sport Shop-ийнхоо хамт олонд их баярлалаа. Амжилт хүсье. За яах та баярлалаа. Би бас харин нэг уул нь Монгол очих юм бол эсвэл өөртөө нь ярьж байгаад нэг өвлийн гутал захийг хийж чаддахын заяа. Тийм шүү дээ. Тэгвэл нөгөө өнгөрсөн 100 билүү аврах Монгол очихтаа аваачаад Монгол руу очихтаа өвлийн гуталтайгаа очив. Тэгээ наашаа эрэхтээ дулаахан газар ирж байгаад өвлийн гутал Монгол орхичод ирсэн. Нэг инээдтэй юм болсон байгаа надад. За тэгэхээр нэвтрүүлгийнхаа төгсөлд хаалтын хэсэгт Feynman-ы яг хоо сейф онгойлгож исэн гэх мэт юм зөндөө юмнууд болж исэн. Тэгэхээр Feynman энэ Лос Аламос төсөл дээр ажиллаж байхдаа энэ нэг юм sharp те хурц ухаантай юм залуу байсан байна. Нөгөө тал айгу дөрсгөө нөхөр байсан. Тэр нь юу гэхээр тэр том нууц одоо бичиг баримтуудыг хадгалж исэн сейфийг одоо онгойлгох нэг арга бодож олоод тэгээ ингээ онгойлгоод тэгээ тэр нууц бичиг баримтууд дээр нь хин онгойлгосныг таадаа маатаа гэж биччихдэг. Тийм дөрсгөө нөхөр байсан. Айгу юм одоо монголоор бол тэгээ дөрсгөө хөдөлгөөнтэй нөхөр байсан байгаа байхгүй. За гэтэл энэ дунд дараа нь Лос Аламос төсөл дууссаны дараа юу гарч ирж исэн бэ гэхээр нөгөө түрүүн нэвтрүүлгийн эхэнд ярьсан шүү дээ. Feynman 7 хоног болгоны хагас өдөр болгон одоо амралтын өдрүүдээр Albuquerque байгаа их нэрлүүгийн арлын руу очдог. За гэтэл тэр нь зайтай байгаа. Машин одоо өөрт нь хэрэг болдог. Тэгсэн чинь хажуу өрөөнд нь суудаг Klaus гээд физикч. Бас л цуг нөгөө нэг энэ Klaus Fuchs гэх юм бол Fuchs ухаад авдаг. Klaus Fuchs гэдэг ийм эрдэмтэн Feynman машина зээлдэг байсан байна. 7 хоног болгон тий машина зээлээд чи их нэртэйгээ уулзаад ирээ гэж хэлдэг. Тэгээд Лос Аламос төсөл дээр 7 хоног болгон хотын төв рүү явдаг ганцхан физикч байсан Feynman байсан байхгүй их нэртэйгээ уулзахын тулд ингэж явдаг. За гэтэл энэ дунд ямар Лос Аламос дээр ямар яриа гарч эхэлсэн бэ гэхээр бидний дунд нэг тагнуулч байна. За тэр тагнуулч бол ямар нэгэн байдлаар Орос руу
энэ цөмийн бөмбөгийн маш чухал тооцооны бичиг баримтуудыг яаж яана одоо тий зөөж гинэ гэдэг юм ярианууд гарч эхэлсэн байгаа юм. За ийм ярианууд гарч эхлээд гэхдээ Лос Аламос төсөл дуусан тусдал тэд нар энэ спайг одоо тагнуулыг олж чадаагүй. За ингээд дууссан. За гэтэл дараа нь юу болсон гэхээр тэр Klaus Fuchs гэдэг Feynman-ы хажуу өрөөнд суудаг физикч нь яг үнэндээ тухайн үеийн Советийн тагнуул байсан байна. За тэр нөхрийг хинч тагнуул гэж бүр яахааргүй мэдхээргүй. Яагаад тэгэхээр өдөр болгон ажилдаа ирдэг, ажлаа мөрөөрөө хийдэг, бусад хүмүүстэй амар гоё харилцаанд ордог. Тэгээ бүр ингээ нөгөө social gathering тийм нөгөө нөхдөө цуглаж уулзах, тиймэрхүү юмнууд дэр зүгээр л оролцоод яриад ингээл явчихдаг хүн байсан байгаа байхгүй. Хинч тэрийг тагнуул гэж бодохгүй. Нэгсэн нь тэр бол зүгээр нэг ангиар төсөөлөх юм бол тий ангид хичээлээч сайн хийдэг, хүмүүстэй ч сайн харилцаатай, хинт ч гай болдгоо тийм хүн байсан ба. Ямар ч ноогүй. Тэг ямар ч ноогүй тий. Гэтэл маш олон физикч нар маш олон ч биш. За тэгэхээр бас хэтрүүлч чинь хэд хэдэн физикч нар Ричард Feynman-ыг тагнуул байсан гэж магадгүй гэж хэлдэг байсан байна. Яагаад тэгэхээр ямар нэгэн байдлаар 7 хоног болгон хотын төв рүү яваад идэх тий. Яг юу идэх нь мэдэхгүй хинч. За тэр тэгж Feynman-ыг гүтгсэн хүмүүсийнх нь нэг нь өөрөө Klaus Fuchs байсан байгаа байхгүй. Яагаад тэр 7 хоног болох ингэж хотын төв явд юм би мэдэхгүй. Тэр магадгүй нууц захаа явуулж исэн байж магадгүй гэж ярьжсэн байна. Тэгээ бүх тэр Fuchs-тай харилцаж исэн физикч нар бол ерөөсөө Fuchs-ыг тагнуул байсан байна гэж мэдээгүй. Дээрээс нь Feynman ч өөрөө гадарлаагүй. Яагаад тэгэхээр хажуу талд нь суудаг өрөөний залуу айгүй гоё залуу байхгүй би надад машин чи хэрэгтэй юм дөө миний машиныг унаад явчих гээд тэр нөхрийн ачаар мань нөхөр их нэртэйгээ байнг уулздаг байсан байгаа байхгүй. Тэгээд бүр би өмнөх нөгөө цэнгэлтэй ижсэн дугаар дээр ярьсан Fuchs-ийн ачаар Feynman ямар ч үсэн ихнэрээ нас орсон өдөр бол очиж чадсан. Гэхдээ яг сүүлийн одоо моментн дээр нь очиж чадаагүй. Гэхдээ очих боломжийг Fuchs бол бүгдүүлж өгч ийсэн гэдэг. Тэр дундаас энэ хүмүүсийн нөгөө юу байгаа юм л та тий. Хүн чанар гэдэг юм гарч ирж байгаа тийм чи тодорхой хэмжээнд. Тэгэхээр ийм нэг ийм сонирхолтой түүх болж исэн ба. За энэ дунд юу гарсан бэ гэхээр Fuchs бол ерөөсөө тэр бичиг одоо тооцоонуудыг толгоондоо хадгалж байгаа шүү дээ. Тэгээ оройд нууцаар ингээ бичээд Совет руу явуулдаг. Энэ хүн юу гэж бодож исэн бэ гэхээр өөрөө яг баригдаад бүр хэлсэн байдаг. Миний бодол бол ерөөсөө л энэ аимшигтай одоо тий маш үе олноор нь хөнөөх зэвсгийг Америк гэдэг зөвхөн улс эзэмших юм бол ирээдүйд дахиад дайм болох магадлал ихснэ тий маш том хүч чадал бол нэг хүний гарт байх боломжгүй. Тийм учраас би Оросын талд Оросд энэ хүчийг одоо Орос гэхээр болохгүй юм да энэ чинь зөвлөлт холбоот улс гэдэг өөр улс байсан тий Орос хүмүүс ч гэсэн зөвлөлт холбоот улсын талд энийг би өгөх юм бол хүчний тэнцвэр хадгалагдана гэж боддог гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд Fuchs-ийн үнэн тий тодорхой хэмжээнд үнэн тэр маш том зэвсгийг зөвхөн нэг хүн барьснаар үргэлж хүндрэлтний түүхэн дайм болж идэг тий гай болж идэг. Тэгээ хоёул яг өмнөх дугаар дээр л ярьсан шүү дээ. Цөмийн зэвсэг бий болсны ачаар ямар ч үсэн дэлхий дээр сүүлийн 80 жилийн хугацаанд цөмийн дайм болоогүй. Цөмийн зэвсэг бий болсны ачаар цөмийн дайм болохгүй байгаа хөөхгүй. Тэр чинь бүгд мэдж байгаа. Энийг би ашиглах юм бол энийг юучгүй арчаа чинь гэдгийг мэдж байгаа учраас хэн ч хин дайныг хүсэхгүй байгаа. Тийм учраас энэ цөмийн зэвсгийг одоо нэгсэндээ Fuchs-ийн тэр бодол бол тодорхой хэмжээнд зөв гэж зөвдгөж болохоор бодол гэх юм уу та. Тэр хүчний тэнцвэрийг хадгалснаар мөчөөс өнөөдөр нэг юм ашигтай байдал хүндрэлтэнд үүссэн байна. Тийм яг нэг ашиггүй байдал нь газар нутгийн одоо бүсчлийн дайнууд стил бий болсон хөврөлөдөг харамсалтай тий тэр бол ягаад ч тайтад гэдэг юм ба хоорондоо уулна. Тэгэхээр ийм зүйл болсон. Тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлд Feynman Лос Аламос дээр үнэхээр ажиллаад тэгээд эхнэр нь өнгөрсний дараа ч гэсэн ер нь яг ийм машин шиг ажилладаг байсан. Тэгээд анхны туршилтын дараа дараа нь ялангуяа чиний түрүүний хэлснээр Хирошима Нагасаки хотууд дээр цөмийн бөмбөг хаясны дараа Feynman айгу харамсаж исэн гэдэг. Тэр нь юу гэхээр яг дэлхийн нөгөө буланд хэдэн 100 мянган хүмүүс үхээд эмнэлэгт ороод тарчлаад зовж байхад бид нар энэ шампасыг задлж исэн гэж өөрөө хэлдэг. Тэр надад ерөөсөө таалагдж байгаагүй. Тэгээд тэрнээс хойш бол ер нь Feynman яагаагүй дахиж ийм зэрэг зэвсэглийн технологи дээр ороогүй. Дээрэс нь өөртөө нэг чухал одоо
ялангуяа зөвхөн Feynman ч биш шүү манайхаа. Feynman-тай цуг ажиллаж исэн маш олон эрдэмтэд Лос Манхэттен төслийн дараа шинжлэх ухааныг зэр зэвсэглэл хүн алхахад хүнийг үе болноор нь устгахад биш харин хүнийг илүү аврахад бид нар одоо тий хүний сайн сайхны төлөө зарцуулах ёстой байна гэдэгт одоо айгүй бол дуу нэгтэй нэгдсэн байдаг. Тэгээ бүр Эйнштейн ч гэсэн тэргүүлж явсан одоо цөмийн зэвсэглэлийг болий тий цөмийг зөвхөн хүнд хэрэгтэйгээр ашиглая цөмийн технологи гэдэг зүйлүүд их явж исэн за ийм зүйлүүд болсон байна. За Feynman бол бүр одоо Feynman-ын түүхтэр нэг гоё юм юу гэсэн бэ гэхээр өөхийнхээ өмнө Challenger сансрын хүлэг дээр одоо осол гарсан. Тэр бол агүй харамсалтай осол болсон. 7 сансрын нисэгч хөөрж явж хахад шууд одоо агаар мандал тий ослоос болоод нас урсан ба маш аимшигтай осол болж исэн. Тэгээд Feynman өөрөө нэг юм одоо өөрийнхөө хувьд нэг юм зүйлийг бүтээж чадсан өөрөө юу гэж ярьдаг вэ гэхээр би шинжлэх ухааныг ашиглаад үе болноор нь одоо тийм шинжлэх ухааны би муу зүйлд эхлээд ашигласан. Дараа нь Feynman шинжлэх ухаанаа ашиглаад тэр нас орсон хүмүүсийн шалтгааныг олж чадсан. Нэгсэн нэг шинжлэх ухаанаас хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглаж чадсан учраас айгу одоо юу гэмдэ баяртай байдаг гэх юм уу тийм. Нэг Монгол үгүүд марч ирдэг. Тэргээр их өөрөө одоо тайвширсан юу гэмдэ тийм байсан гэж зарим хүмүүс цагаатгсан ярьдаг байсан тийм. Цагаатгсан гэж бас болно тийм. Тэгэхээр энэ донд бас өнөөдрийн дугаар дээр нэг анзаарах хэрэгтэй юм. Ерөөсөө л бас дахиад хүн байгаа юм тийм. Хүн аюулгүй байдлыг зөрчих юм бол хүн л осол гаргана. Гэхдээ хүн тэрийг зөрчихгүй бол хүн тэрийг өдөрслөн хамгаалж чаддаг. Тийм л аахгүй. Ерөөсөө л тэгэхээр эцсийн технологиг болон мэдээллийг юуны төлөө ашиглах вэ гэдэг нь хүнээс шалтгаалж байгаа юм. Ерөөсөө ямар нэгэн тэр амьгүй уран гэдэг зүйлтэй ямар ч хамааралгүй болчихж байгаа юм тий. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд одоо яг энэгөө тесрэлтийн төмөр одоо металл чинь те 1000 градус тайлдаг гэхэд яг тесрэлтийн үед л нөгөө 6000 градус хүртэл буюу одоо те нарны гадрагт ирэх халуунтай тэнцгээр юм байсан учраас тухайн үед бол нөгөө тэр бөмбөг дэлбэрч байгаа газар бол те өвдөл баг ингээд тарих мэдээлэл дамжуулж амжихааргүй юм хугацаанд хүмүүс өвчжсэн хүмүүс ер нь шууд ингээд нөгөө хайлж ийсэн ч гэдэм үү те ийм аимшигтай төгөөд бас яригддсан байлээ. Тэгээд одоо дэлхийн гариг дээрх амьдралыг нэг мөрөөдөө өөрчилсөн хөө те энэ Манхэттен гэх энэ төсөл яг шинжлэх ухааны талаас нь ярих юм бол ингээ ярина. За бас буцаагаад нөгөө нэг хохирогч талаас нь ярих юм бол бас бүр өөр нэвтрүүлэг болж таарах бах. За тэг их сонирхолтой байлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Заяа Спортчо болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ивент тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгоноор та бүхэндээ хүрлээ. Тэгээд үзэг сонсогчтой болон за маш сонирхолтой мэдээллийг бэлдэж өргөж байдаг. За бэлгүндээ их баярлалаа. Дараагийнхаа дугаараар бүгдээрээ уулзцаая. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.